Нэгтлэн бодох бүртгэлийн шилдэг багш. Хөдөө аж ахуйн их сургууль, эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Ядам Доржийн Нансалмаа. Тэрээр Увс аймгийн Улаангом хотод төрсөн Увс аймгийн 2 дугаар дунд сургууль болон хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг бизнесийн сургуулийг нэгтлэн бодогч мэргэжлээр төгссөн. 2003 онд тус сургуульд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын менежмент сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан. Нансалмаа 2000 оноос хөдөө аж ахуйн их сургууль, эдийн засаг бизнесийн сургуулийн нэгтлэн бодох бүртгэл шинжилгээний тэнхимийн багшаар 25 дахь жилдээ ажиллаж байна. Монгол Улсын мэрэгсэн нэгтлэн бодогч аудитор. Түүний 2024 оны онцлог ажлуудаас товч танилцуулахад нэгтлэн бодох бүртгэлийн хөтөлбөрийн 3 хичээлийн стандарт хөтөлбөрийг шинжилэн 2 хичээлийн стандарт хөтөлбөр боловсруулсан байна. Бүртгэхийн бүртгэл номыг шинжилэн хэвлүүлж хөдөө аж ахуйн их сургууль, эдийн засаг бизнесийн сургуулийн хөтөлбөрүүдийн ACBSB олон улсын магадлан итгэмжлэлийн тайлан бэлтгэх ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. Оюутны эрдэм шинжилгээний ажлуудыг удирдах хөдөө аж ахуйн их сургууль, мандах их сургууль, шинжлэх ухаан технологийн их сургуулиас зохион байгуулсан оюутны эрдэм шинжилгээний хурал нэгтлэн бодох бүртгэлийн улсын 25 дугаар олимпиадад оюутнуудаа удирдан амжилттай оролцжээ.